За годомжинд хэн нэгэн тань дээр хурч ирээд 2943 гэж хэлээд хурдлаараа энэ тоо 9 хуваагдах уу? Энэ үнэхээр үхэл амьдралын асуудал болоод байна гэвэл та би үүнийг маш хурдан олж чадна гэж хэлж болно. Энэ тоо 9 хуваагдахыг мэдхийн тулд ердөө түүний цифруудыг нэм. Хэрвээ цифруудын нийлбэр 9 хуваагдаж байвал энэ тоо 9 хуваагдана. За үүнийг хийцгээе. 2 дээр нэмэх нь 9, нэмэх нь 4, нэмэх нь 3. 2 дээр нэмэх нь 9 нь 11, 11 дээр нэмэх нь 4 15, 15 дээр 3 нэмэхээр 18, 18 нь 9 хуваагдах нь илэрхий шүү дээ. Тийм учраас энэ тоо 9 хуваагдана. Хэрвээ 18 нь 9 хуваагдах уу гэдэгт эргэлзээд байвал энэ аргаа дахиад ашиглаж болно. Энэ 9 хуваагдана гэдэг нь гарцаагийн үнэн тийм ээ. За ингээд энэ мэдээллийг ашиглан тэр хүний эсвэл аюулд байгаа хин нэгний амийг аварлаа гэсэн. За танд энэ үнэхээр хэрэгтэй сайхан арга байна гэж бодогдож байгаах. Тэгвэл энэ арга үнэхээр үнэн болов? Бүх тооны хувьд ингэж шалгаад байж болох болов? Эсвэл зөвхөн 9 гэсэн тооны хувьд л ийм байдаг юм болов? За энэ арга 8-ын хувьд эсвэл 7, 11, 17-гийн хувьд биелнэ гэж би бодохгүй байна. За тэгвэл яагаад зөвхөн 9-ийн хувьд биелээд байгаа юм бэ? Үнэн дээр энэ арга нь 3-ын хувьд бас биелнэ. Түүнийг бүгдээрээ дараагийн бичлэгэндээ үзүүлье. За үүнийг батлахын тулд 2943 гэдгийгээ дахин бичиж. 2 нь энэ тооны мянгатын орон байна. Тэгэхээр 2-ыг үржих нь 1000 гэж бичиж болно. За 9 нь 100-ийн орон байгаа учраас 9-ыг үржих нь 100 гэж бичье. Харин 4 нь 10-ийн орон байгаа учраас 4-ыг үржих нь 10 гэж бичье. Харин 1-ийн орон нь 3 байна. За түүнийг 3-ыг үржих нь 1 гэж болно. За энэ нь 2943 байх нь. За одоо 1000-ийн, 100-ийн, 10-ийн орныг 1 болон 9 хуваагдах тооны нийлбэр хэлбэрээр бичье. За тэгэхээр 1000 гэдг нь 1 дээр нэмэх нь 999. Харин 100 гэдг нь 1 дээр нэмэх нь 99. За 10 гэдэг маань 1 дээр нэмэх нь 9. За тэгэхээр 2-ыг үржих нь 1000, 2-ыг үржих нь 1 дээр нэмдэг нь 999. За 9-ыг үржих нь 1 дээр нэмэх нь 99. За дараагийнх нь 4-ыг үржих нь 1 дээр нэмэх нь 9. За тэгээ нэмэх нь 3. За хаалтуудыг задлая. 2-ыг үржих нь 1 буюу 2 дээр нэмэх нь 2-ыг үржих нь 999. За энэ нь мөн адил 9-ыг үржих нь 1. Өөрөөр хэлбэл хаалтны өмнө байгаа тоогоор хаалтанд байгаа нэмэгдэхүүн тус бүрийг үржүүлнэ. За 9-ыг үржих нь 1, 9-ыг үржих нь 99. За энэ дээр нэмэх нь 9-ыг үржих нь 99. За одоо 4-өөр хаалт задлая. 4-ыг үржих нь 1, нэмэх нь 4-ыг үржих нь 9. За нэмэх нь 3 болно. За одоо эдгээр нэмэгдэхүүнүүдийн байрыг нь сольж бичье. Ингэхдээ бүх үржүүрүүдийг нь бичье. За 9999. За шар өнгө сонгоё. Энэ нэмэгдэхүүн, энэ нэмэгдэхүүн, энэ нэмэгдэхүүн. За 2-ыг үржих нь 999, нэмэх нь 9-ыг үржих нь 99, нэмэх нь 4-ыг үржих нь 9. За тэгээд нэмэх нь 2 дээр нэмэх нь 9. Нэмэх нь 4. Нэмэх нь 3. За энэ бол анх өгөгдсөн тооны маань цифруудын нийлбэр байна. За улбар шараар бичигдсэн хэсэг 9-т хуваагдах уу? За мэдээж тодорхой. 999 нь 9-т хуваагдана. Иймд энэ үржүүр 9-т хуваагдана. За энэ нь 9-т хуваагдана. За энэ 9-т хуваагдана гэдэг нь тодорхой 99 тийм ээ. Үржигдэхүүнээс үл хамааран 9-т хуваагдах нь. За 9-оор үржүүлсэн ч 99-оор үржүүлсэн ч ялгаагүй. Учир нь 99 нь 9-т хуваагдана. Энд мөн адил. За үргэлж 9 гэсэн үржигдэхүүн байна тийм ээ. Иймд энэ хэсэг бүхлээрээ 9-т хуваагдана гэдэг нь илэрхий боллоо. Энэ бүх зүйл 2943 та тэнцүү гэдгийг би анх хэлсэн. За энэ хэсэг 9-т хуваагдана. Иймд бүхлээрээ 9-т хуваагдахын тулд энэ нийлбэр 9-т хуваагдах ёстой. Энэ хэсэг 9-т хуваагдана. Иймд бүхлээрээ 9-т хуваагдахын тулд энэ нийлбэр 9-т хуваагдах ёстой.
За ингээд энэ бүхэл тоо маань 9 хуваагдах нэ.